Монголд олон улсын хаалганы стандартыг нэвтрүүлэх зорилгоор Оросын албаны улсад үйлдвэрлэсэн хамгаалалтын ган хаалгыг худалдаалж эхэллээ. Уг хаалгыг татврын нэмэгдэлгүй тухай улсад зарж байгаа үнээр нь борлуулна гэж Builders компанийн мэдээлж байна. Монголчуудын төгөөмөл хэрэглэж байгаа хаалганы дийлэнх нь чанарын баталгаагүй эдлэгээ муутай байдаг. Хаалганы чанар муугаас шалтгаалж дуу чимээ болон дулаан алдах нь хамгийн энгийн асуудал. Цаашлаад орон байрны хулгай гарах эрсдэл болдгоо. Оросын албаны улсад үйлдвэрлэсэн Builders брендийн ган хаалга нь дэлхийн стандартын шаардлагыг бүрэн хангажээ. Өнөөдөр манай энэ зарагдж байгаа бүх төрлийн хаалга маань яг Москвагийн зах зээл дээр зарагдж байгаа тэр үнээрээ зарагдж байгаа. Одоо манай Builders уруугаа сайт руу ороод та тухайн нэг төрлийн хаалгыг аваад үзэхэд тэн дээр сонгосон байгаа одоо 26,000 өрөвлийн хаалга байх юм бол яг тэнд өнөөдөр энэ 26,000 өрөвлөөр зарагдаж байгаа. Үйлдвэртээ бол бид нэр охироо хийсэн гэхэд баг зэргийн одоо юу гэдэг монголчуудын одоо тухайн чиг хандлага болон одоо шаардлага хэрэгцээг илүү хангах үүднээс тухайлбал одоо гадна хаалганы гадна байруул онгоохгүй байдлаар тийм монголчууд тийм хаалга ашигладаг. Энийг бол бидний ихсэлтэй байна. Гэх мэтлэн ер нь бол тохиролцоонууд хийсэн. Builders брендийн ган хаалганы дүүргэлтийг дуу чимээ болон дулаан тусгаарлагч пенополиуретан материалаар хийдэг байна. Уг материал нь агшдаггүй учраас хүйтэн болон дуу чимээ нэвтрүүлэхгүй компанийн хэлж байлаа.